Зөвлөмж 23. Хөгжлийн талаарх уулзалт. Ажилтнанд онцгой ажил даалгахаар шийдсэн ч бай, эсвэл зохих хэмжээгээр тэднийг тэлж чадах ур чадвар сорьсон ажил томилохоор бодож байсан ч шууд хэрэгжүүлээд эхлэхийнхаа өмнө заавал уулзаж ярилцаж байх шаардлагатай. Хүмүүсийнхээ ажлын гүйцэтгэл, нөөц бололцоо, илүү хийж чадах зүйлийн төлөө анхаарал тавьж уулзаж ярилцахыг харилцагчтайгаа уулзах уулзалттай яг адилхан ач холбогдол өгч хүлээж авах хэрэгтэй. Ажлын гүйцэтгэл, карьер хөгжил, илүү сайн ажиллахын тулд юу хийх хэрэгтэй зэрэг талаар ажилтнуудтайгаа ярилцаж уулзаж байхдаа маш чухлаар анхаарах зүйлсийг танд зөвлөе. Нэгдүгээр, тухайн ажилтнтай уулзахтай холбоотой гэрийн даалгавруудаа хийгээрэй. Ямар асуудлаар уулзах байгаа вэ гэдэгтэй холбоотой бүрэн дүүрэн гүйцэд мэдээлэлтэй болоход анхаар. Маш олон удирдлагууд ажилтнтайгаа уулзах уулзалт нь харилцагчтайгаа уулздаг уулзалт шигээ бэлддэг. За дуудчих. Би газ уулзаатахыг гэдэг үгэн дээр тогтож байдаг. Жишээлбэл та ажилтныхаа ажлын гүйцэтгэлийн талаар уулзах байгаа бол тухайн ажилтны ажлын үр дүн, төлөвлөгөөний биелэл, гүйцэтгэлтэй авсан үнэлгээ. Энэ үнэлгээ нь өмнөх үнэлгээнээс юугаараа сайжирсан, юугаараа муудсан, тухайн ажилтны гүйцэтгэлийг сайжруулахын төлөө компани ямар ажлууд хийсэн, тэгээд тэр ажлын дагуу үр дүн гарсан уу үгүй юу гэх мэт мэдээллийг хангалттай сайн цуглуулаарай. Тэр ажилтны зан төлөв, хувийн ур чадварын үнэлгээ, судалгаанууд байвал заавал судлах хэрэгтэй. Тэгээд зогсохгүй ямар ажлыг маш сайн хийж исэн, ямар ажлыг хийхэд их амжилттай байсан, ямар ажил дээр амжилтгүй болоод байна гэх мэт зүйлсийг санаарай. Гэхдээ зөвхөн факт болон мэдээлэл танд хэрэгтэй. Хэрвээ та ажилтныхаа карьер хөгжлийн талаар аль чиглэл тушаал дэвшүүлж болох уу, хаана итгэл үзүүлж томилвол болох уу гэдгийг ярилцах байгаа бол ажилтнанд ямар боломжууд олгож болох уу? Энэ боломжуудыг олгол аль нь илүү сайн хийж гүйцэтгэх бол, аль нь дээр нь илүү түүртэх бол, уг ажлыг хийхэд тухайн хүнд ямар дэмжлэг хэрэгтэй болох вэ гэдгээс ахуулаад ажилтны гол сонирхол нь юу билээ? Хувийн амьдралын талдаа ямар зорилготой байгаа билээ? Эсвэл ямар асуудалтай билээ? Өмнөх ажлууд дээрээ ямар чиглэлийн ажлыг хамгийн сайн гүйцэтгэжсэн билээ? Багтаа хүлээн зөвшөөрөгдөх байдал нь юу илээ? Багч гэсэн хүн удирдах хийж исэн ажил байгаа билүү? Олон нийтийн дундах идэх оролцоо нь ямар билээ гэх мэт бүх асуудлыг нь сайтар бодож мэдээлэл цуглуулаарай. Цуглуулаарай гэдэг нь бичиг цаас бүрдүүлж цаг хугацаа алт гэж байгаа юм бол биш. Хамгийн гол нь уулзалтыг үр дүнтэй байлгахын тулд таны толгойд маш сайн мэдээлэл, мэдлэгтэй байх хэрэгтэй юм. Хоёрдугаар, үр дүнтэй уулзалт хийхин тулд нөгөө талаа буюу ажилтнаа бас бэлтгэлтэй байлгах хэрэгтэй. Жинхэнэ уулзалтаасаа өмнө ажилтнтайгаа ярилцах хүсэлтэй байгаа гэдгээ хэлээрэй. Энэ нь та хоёрын хин хүнд нь бэлдэх цаг олгох болно. Хинч саад болохооргүй орчин болон цагийг сонгоорой. Ажилтнаасаа уулзалтанд ирэхдээ өөрийнхөө чадвар, зорилго болон сонирхлыг тодорхой болгож бэлдэж ирэхийг сануулаарай. Одоо ороод ирдэ гэж гинт битгий хэлээрэй. Тухайн ажилтан нь таны юуны талаар ярилцах гэж байгаа, ямар асуудлаар ярьж байна гэдэг талаар сайн бэлтгэлтэй байх нь таны уулзалтыг илүү үр дүнтэй, харилцан ярилцах хэлбэрт ороход илүү туслана. Удирдлагууд өөрөө ярьчаад ажилтнаа ярих байтугай бодох боломж олгохгүй уулзалтууд их хийдэг шүү гэдгийг анхаараарай. Уулзалтыг эхлүүлэхдээ энэ ярилцлагын зорилго болон ач холбогдлыг дахин сануулаарай. Та түүний амжилтыг сонирхож байна гэсэн ойлголтыг ажилтнандаа төрүүлээрэй. Дараа нь ажилтны чадвар, сонирхол болон үнэт зүйлийн талаар хэрхэн ойлгосноо тайлбарлан ярь. Зөв ойлгосон хэсгээ баталгаажуулаад илүү их мэдээлэл цуглуулахын тулд тодорхой асуултуудыг асууж болно. За тэгээд хариултуудыг нь анхааралтай сонсно. Өөрийн тодорхойлсон боломжуудын талаар ярилцаарай. Одоогийн ажил болон танаа байгууллага түүний ашиг сонирхол, чадвар, үнэт зүйлтэй хэр зэрэг нийцэж байгааг болон мөн ямар хязгаарлалтууд байгаа талаар ярилцаарай. Тушаал дэвших гэх мэт баттай болоогүй мэдээллүүдийг хуваалцсан хуурамч хүлээлт бий болгохоос болгоомжлоорой.